орны дарга ирэх шүү дээ. Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих нийтлэг журмын 6 заасны дагуу захим системд хяналтад байгаа улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын ороонд хамаарах 32 шийдвэрийн 228 заалтын биелэлтэнд 2025 оны жилийн эцсийн байдлаар хэн шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг танилцуулж байна. Хэн шинжилгээ үнэлгээг засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн санд ирүүлсэн тайлан мэдээллийн их хөгжлийн дата базыг ашиглаж хийсэн бөгөөд анхан шатны нэгжээс шатараасан үнэлгээний тайлан нэгтгэсэн үнэлгээ хийж гүйцэтгэлээ. Энэ үйл явцад яам агентлаг орон нутгийн төлөөллийг оролцуулснаас гадна Канадын Merit төсөл UNICEF удирдлагын академийн зөвлөхүүдийн арга зүйн дэмжлэг зөвлөм саналыг тусгай ажилласан анх удаа бүх шатны оролцоог хангасан арга хэмжээ боллоо. Мөн ажлын бүтээмж үр дүнг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлиг ашиглаж тус байнгын ороонд хамаарах шийдвэрийн биелэлтэд хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийж үзсэн болно. 2025 оны жилийн эцсийн байдлаар тус байнгын орооны 32 шийдвэрийн 228 заалтыг яам агентлаг нийслэл хэрэгжүүлж ажилласан бөгөөд биелэлтийн дундаж 79.5% байна. Нийт 124 заалт хэрэгжсэн 40 заалт хэрэгжих шатанд 17 заалт хэрэгжээгүй 19 заалт хугацаа болоогүй 28 заалт хэрэгжих боломжгүй гэж үнэлэгдсэн байна. 2025 оны жилийн эцсийн хэн шинжилгээ үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан тухайн шийдвэр хүчингүй болсон зэрэг шалтгаанаар 124 заалтыг засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн сангаас хяналтаас хасах үндсэлтэй гэж үзэж байнгын орооны хуралдаанд танилцуулж байна. Тайлан донд хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан гэдэг үнэлж байна. Тухайлбал төрийн байгууллагуудын дэвшинт хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдэж чадаагүй салбар орондын ажлын уялдаа сул олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийгддэг. Төсөв өрөнгө оруулалтын эрэм дараалал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн докторгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэнд сөргөөр нөлөөлж байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтийг 2025 оны жилийн эцсийн тайланг, засгийн газрын хуралдаанаар хэлцүүлсэнтэй холбоотойгоор засгийн газрын гишүүн, засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах арга хэмжээг авахыг даалгасан. Үүнд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдыг ханган бодиттой үр дүнтэй хэрэгжүүлэх. Салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгч, иргэдийн ахуй амьдрал болон салбарын хөгжлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг үнэлж тооцож ажиллах. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн төслийг боловсруулахдаа зохицуул дутаг агуулгын хувьд давхардал хийдэл зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх. Санхүүгийн их үүсвэрийг тусгах хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт хэрэгжүүлж байхад анхаарах. Дижитал хяналт их хөгжил суурилсан үнэлгээ хийх, хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг бодит цагт хянах, ил тод болгох чиглэлээр захим шинжилт хийх санал боловсруул танилцуулах. Мөн хууль тогтоомжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжлэлд хяналт авч ажиллахыг Монгол Улсын сайд засгийн газрын эрхлэх газрын даргад даалгасан. Цаашид Монгол Улсын төрөөс засгийн газрын үйл ажиллагааны чиглэл бүтцийн ерхий тогтолцооны өөр шинжилтийн талаар баримтал бодлогыг эргэн харж, шинжлэх, сайжруулах, үндэслэл бий болсныг харуулж байгааг дурдхан зүйтэй. Хууль тогтоомжийн биелэлтэй холбоотойгоор улсын их хурлын төвшөнд анхаарах асуудлууд бас байна. Улсын их хурлын удирдлага нь томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах үйл ажиллагаа гүйцэтгэлийн байгууллагуудын төвшөнд уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх. Улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн сантаа уялдуулах, гарч байгаа шийдвэрийг шуурхай дамжуулах, хяналтад авах. Улсын их хурлын байнгын хороо, улсын их хурлын гишүүдийн төвшөнд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг захим систем ашиглан улирал тутам танилцах боломжоор хангах. Улсын их хурлаас баталсан хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчил болон тухайн жилдээ бүрэн хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас асуулах шийдвэр заалтын талаар засгийн газартай тогтмол хамтарч ажиллах. Хууль тогтоомж, улсын их хурлын тогтоол, байнгын ороодын шийдвэр, засгийн газрын бодлогын баримт шиг заасан зарим заалт агуулгын хувьд давхцах,
хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр албажуулах зэрэг зөрчил гарахаас өртөн сэргийлэх зэрэг болно. Тус байнгын ороонд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэнд анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт 228 заалтын 27% нь хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин үргэлжүүлсэн заалт байна. 18% нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан заалт байна. 23% нь бодлогын баримт бичгтээ агуулгын огтлолцолтой заалт эзэлж байна. Цаашид улсын их хурлын холбогдох бүтцийн нэгжтэй хамтран хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийх ажлыг уламж боловсронгуй болгох, улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн билэлд үр нөлөө хяналтыг сайжруулахаар хичээж ажиллана. Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын ороонд хамаарах хууль тогтоолын биелэлтийн 2025 оны жилийн эцсийн хяналт шинжилгээний мэдээллийг хавсгарсан болно. Баярлалаа. За, инквери сайдад баярлалаа. За, танилцуул